Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр үрдэг биш хуримтлуулдаг мандал хуримтлалын аппликейшнийг хэрхэн ашиглах, заавар бичлэг хүргэхэд бэлэн болоод байна. Үүний тулд бүгдээрээ хэрвээ та Android утастай бол Play Store руу нэвтрээд мандал хуримтлал гэж хань, хэрвээ iPhone барьдаг бол App Store руу ороод мандал хуримтлал гэж бичээд аппликейшнийг хэлж татах байна. За тэгэхээр бүгдээрээ эхлээд аппликейшнийг татцгаая. За аппликейшнийг татхад ердөө 5 секунд. 1 2 3 4 5. За аппликейшнийг татсны дараа бүгдээрээ шинэ хэрэглэгч учраас бүртгүүлэг гэдэг хэсэг дээр дарна. Бүртгүүлэх хэсгээ дарахад таны утасны дугаараа оруулна гэсэн хэсэг гарч ирэх нэ. Утасны дугаараа оруулан үргэлжлүүлэх товчныг дарснаар танд баталгаажуулах код ирэх юм байна. Баталгаажуулах кодыг оруулснаар регистрийн дугаар, овог, нэрээ оруулах хэсэг гарч ирэх нэ. За овог нэрээ даран оруулан үргэлжлүүлэх товчныг дарснаар танд имэйл, нууц үг, мөн найзын код оруулах хэсэг гарч ирэх юм. Имэйл хаяг нь нууц үг, имэйл хаягаа оруулсны дараа найзын кодтой гэдэг асуулт танд гарч ирнэ. Энэ ямар ч утгатай код гэхээр таныг хэрвээ найз чинь өөрийнхөө кодоор ирсэн бол та найзын кодыг оруулж өгнө. Та ч гэсэн бүртгэлээ үүснээ дараа танд код гэдэг хэсэг гарч ирнэ. Тэр та кодороо бас найзаа орж болох нэ. Энэ ямар учиртай код юм бэ гэхээр та уг кодоор найзыгаа аппликейшн татуулснаар найзыгаа хийсэн хуримтлалын дүнгээс жилийцэс урамшууллын хувь авах нэ. Гоёгаад тэгэхээр найзын кодтай бол найзын кодоо оруулна, найзын кодгүй бол нэг хэсгийг алгасан бүгдээрээ өргөжлүүлэх товчийг дарах нэ. За, иргэний нүүлгийг тэгшхэн газар зөв байршуулан иргэний нүүлгийн гарч ирсэн хэсэгт нь яг тааруулаад системд уншуулах нь нэ. Урт талын зургийг авснаар бүгдээрээ хойд талын зургийг мөн адилхан форматын дагуу тэгшхэн газар зөв тавиад гарч ирсэн хэсэг дээр тааруулан иргэний нүүлгийн зургийг дарж оруулах нэ. Үүний дараа бүгдээрээ хадгалах товчийг дарах нь. Үүний дараа танд онлайн гарын ус гэж зураг хэсэг гарч ирнэ. За энэ дээр би өөрийнхөө онлайн гарын усыг оруулж өгнө. Гарын усыг оруулан та үйлчлэгээний гэрээтэй танилцсан. Үйлчлэгээний гэрээтэй танилцах гэдэг хэсэг дээр даран гэрээг уншиж танилцсанаар хэрвээ та зөвшөөрч ивэл хаах товчийг даран зөвшөөрөх гэдэг товчийг дарах нь байна. Ийхүү таны бүртгэл амжилттай баталгаажлаа.